найзууд ба татвар. Эртээ урдын цагт ногоон ойд олон амьтад амьдардаг байжээ. Тэд тус бүрдээ ажиллаа хийж, жимс ногоо тарьж, ойролцоо хотын амьтдад зардаг байв. Гэтэл нэг өдөр За, ахта байгаагаа бүгдийг өгчих. Мэдээж үнэгүй авнаа. Дараа сар дахиад ирье. Арайч дээ. Ингэж болохгүй штэ. Хохирсон амьтад бүгд нэгдэж хорон санаач чаныг дарахаар явжээ. Гэвч тавраад угаараа. хорон санаач чаныг дарч чадаагүй амьтад ийм хэлэлцэв. Чаныг бид дарж чадсангүй дахиад ирвэл яах вэ? Бидэнд тусалж хамгаалж өгөх хүчтэй амьтан байхгүй бах та. Цалин өгвөл бавгаах зөвшөөрөх юм шүү. Тэгвэл бүгдээрээ мөнгөө нийлүүлж бавгаа ахыг хүслэе. Бавгаахаа цагдаа болж бидэнд туслаач. Ахан чадахгүй хаада. Цалинтай штэ. За. Оролдоод үзье даа. Уучлаарай. Ийхүү амьтдын алдсан жимс ногоонуудыг буцааж өглөө. Яамаа. За. Гэтэл нэгэн өдөр муур санамсөргүйгээр гэртээ гал алдчихжээ. Манайха хурд уус авчираарай. Ойн амьтад гал төмрийг унтраахаар яаран цугларсан боловч муурын байшин аль хэдийнэ шатсан байлаа. Хөөрхий муур ингээд баларч дээ гэж бодтол. Йоо ашгүйтэй. Муур эсэмэнд байна. Гэтэ хэрвээ дахиж ийм зүйл олвол бид яах вэ? Дахиад гал гарвал бидэнд тусалж чадах амтэн. Цаашдаа бид гал сөнөгч галууг дуудж ивэл ямар вэ? Гал сөнөгч галуу. Тэр бидэнд туслах болов уу? Бид дахиад мөнгөө нийлүүлж тэрнийг хөсөлж болно штэ. Тэрийг зөвшөөрч байна. Төлбөрийг хүлээж авлаа. Ингэснээр гал сөнөөгч галуу ойн аюулгүй байдлыг хянаж гал гарвал хурдан унтрааж байхаар боллоо. Тэдний ачаар ойн амьдрал амар амгалан болж ажилч улам цэцэглэж эхэллээ. Гэтэл тэдэнд өөр нэгэн асуудал гарч ирэв. Тэд ойг хичнээн цэвэрсэн ч дахин бохирдож амьтадч шийдэлд хүрч чадахгүй хоорондоо маргалдав. Бид хогон дундаа бараг төөрхөн байна штэ. Хамгийн их хог тарьсан амтны хэлэх үг байна та. Бид маргалдлаа гэд хоггүй болохгүй штэ. Саана хүүхдүүд аа. Минь жахаа. Энэ айн бохирлыг бид бүр дийлхээ байлаа. Бидэнд туслаач. Харин тийм. Миний ч сайн чадах ажил байна л да. Гэхдээ үнгүй энэ гэхэр нэг тийм хин л юм да. Цалинтай шүү. Тохирлоо. Ийхүү минж цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж амьтад ч хогоо зөв англин хайт сурснаар тун удахгүй үзэсгэлэнтэй боллоо. Бид амьдрах орчноо сайжруулахын тулд өөр юу хийх хэрэгтэй вэ? Яцхан амьтдад зориулж сургууль барья. Өвчтөе амьтдыг эмчлэх эмнэлэг. Тав тухтай замтай олж гоё даа. Гэх мэтчлэн амьтад хамтдаа хэлэлцэн мөнгө цуглуулж бүх төрлийн үйлчилгээтэй болжээ. Амьдарч буй орчноо сайхан болгохын тулд амьтдыг нийлүүлж буй энэ мөнгийг хүмүүсийн ертөнцид татвар гэж нэрлэдэг. Хүүхдүүдээ, татвар нь хүн бүр амар тайван амьдрахад зориулагдсан бөгөөд үүнийг хэрхэн зохицуулахыг бүгд хамтдаа шийддэг юм.